шүү дээ. Ихтгэл шүү дээ. Тэгээ сая хишгээ багш бол та нарт бас их чухал юу гэвэл тэр юу гэхээр хичээлийн судалгаа гэдэг чинь сургууль дээр цэцэрлэг дээр явж байгаа багшлах үйл ажиллагаа ерөөсөө тэр сургуулийн 1000 хүүхэд байна уу 500 хүүхэд байна уу тэр хүүхдүүдэд тэгэл хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа тэр үйл ажиллагааны саяны хишгээ багшийн ярьдаг том үйл ажиллагааны дотор явж байгаа тэрний арга зүй тэрийг дэмжиж байгаа олон арга зүй байх боловч энэний нэг том арга зүй юм а гэдгийг та хүн бас ойлгосон байхаа гэж ингэж бодож байна. За гол хэлэх гэсэн санаа бол нэгдүгээр ерөөсөө судалгаа хийж илтгэл гарна, өгүүлэл гарна, тэгээ судалгааны сайхан арга зам үр дүн гарна гэдгийг бид нар нэлээд сайн ойлгосон хүмүүс байна гэж та нарыг би тэгж харж байгаа юм. Тэгэхдээ янз бүрийн чиглэлээр янз бүрийн өнцгөр одоо сургуулийн ажил гэдэг чинь 65 онцгийн ажил байгаа шүү дээ. Багшийн ажил гэсэн өөрөө. Тэгээд үзэхээр энэ судалгаа хийж судалгааны зорилгууд чиглэлүүд бас ялгаатай. За манай одоо нийгэмийн үндсэн үйл ажиллагааны ажиллагааг бол та бүхэн мэдж байгаа ерөөсөө багш нарынхаа ажлын байран дээр нь одоо багшлах арга зүйг хөгжүүлэх тэр арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой шүү дээ. Тэгэхээр 21-р зуунд бол 3 төрлийн багшийн мэргэжилтэд дэвшүүлэх арга зам байгаа юм. Нэгдүгээрт нь бол онлайн сургалт одоо маш хүчтэй орж ирж байна. Одоо тэрний нэг хэлбэр одоо яг явж байна. Хоёр дахь нь болохоор хичээлийн судалгааг багш нар яг өөрийнхөө орон ажлын байран дээр өөрийнхөө яг хүүхдүүд дээр өөрийнхөө яг онцлогтой бодит нөхцөл дээр хамтарч одоо явах. Энэ хоёр бол 21-р зууны багшийн мэргэжилтэд дэвшүүлэх үндсэн арга зам. За гурав дахь нь болохоор мэдээж одоо нөгөө 2, 5, 10 дахь жилийн албан сургалт байгаа. Энэ болохоор төрийн бодлого энэ дагуу одоо төрийн бодлогоос хүртэлж явдаг болцоо тийм арга хэмжээ. За ингээд манай хичээлийн судалгааны нийгэмлэгийн явуулдаг олон үндсэн үйл ажиллагааны нэг нь бол тэр үндэсний хурал байгаа шүү дээ. Та бүхэн мэдж байгаа хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүй гэдэг одоо энэ хурал байгаа. За энэ хурлын зорилго юу вэ гэхээр хүүхдийн хөгжлийг дэмжих бий болгосон шинэлэг арга туршлага хуваалцах түгээн дэлгэрүүлэх ерөөсөө 3 ажил байна. Та нар тэгэхээр өчигдрийн ихтгэлүүд юуны төлөө ажиллаж байгаа вэ гэхээр хүүхдээ хөгжүүлэхэд шинэ арга зүйг олж авах гэдэг байгаа шинэлэг цаашин байхаасаа гадна шинэлэг байж болно. Тэгээд тэрийгээ бүр үнэхээр сайн гэдгийг одоо судалгаагаар баталчих юм бол бусдад хэлж өгөх хэрэгтэй. Бусдад тэр арга зүйг аваад одоо тэр зам хугацаагаа товчлоод хэрэглээд явна. Түгээн дэлгэрүүлнэ. Тэгэхээр түгээн дэлгэрүүлэхийн тулд үндэсний хэмжээнд шуулж түгээн дэлгэрүүлж байгаа. Өнөөдөр та нар болохоор сумын сургууль цэцэрлэгүүд нийлээд сумынхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явж байгаа. Ийм л онцлогтой түвшиндээ. За танай хурлын өдөрдмжинд байж байгаа зорилго юу байсан бэ гэхээр хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй туршлагаа хуваалцаж багш нарын хичээлийн судалгааны арга зүй ихтгэл бичих чадварыг хөгжүүлэхэд оршин гэж байгаа. Энэ зорилго бол бас нэлээд сайн оновчтой болсон зорилго. Та нарын хувьд эхлэн судалгаа хийж байгаа хүмүүс байна, бас нэлээд хийцэн хүмүүс байна. Мэдээж одоо ихтгэл бичих чадвар бол өрөндөө бас дутагдаад байгаа тал бол харагдаж байгаа тийм. Юм хийгээд байдаг саасан дээр болгоно гэдэг өөрөө бас амаргүй. За ийм хоёр зорилгын үүднээс хийж байгаа судалгаануудыг бол манай нийгэмийн одоо тэр үндэсний том хурал дээр илтгэдэг ийм учиртай. За судалгааны үндсэн арга зүй хичээлийн судалгааны арга зүй байна гэхээр мэдээж одоо хичээлийн судалгааны арга зүй гэдэг бол судалгааны том аргын ангилал дотор явдаг зүйл. Та нарын одоо судалгаан дээр жишээл баримтчгийн судалгаа гэдэг та нар оруулж байгаа тодорхой шалгуураар сургуулийн хөтөлбөр сургуульчдээс судалж байгаа энэ одоо баримтчгийн судалгаа. Ажиглал судалгаа хийсэн гэдэг хүүхдүүдэд ажиглаж байгаа ажиглал судалгааныхаа арга технологиг ёсоор нь хэрэгжүүлэх тал дээр бас өчигд дутагдал байгаа. За хичээлийн судалгааны арга зүй бол ажиглал том судалгааны боловсрол судлалын судалгааны ажиглал судалгаа гэдэг дотор ордог ийм судалгааны арга зүй. За маш судалгааны арга зүйг бас олон өнцгөөс ангилна. Өөр нэг өнцг нь болохоор бид нар одоо нөгөө бихварист багш төвтэй. За тэгэхээр судалгааны арга зүйг өөр нэг талаас нь конструктив судалгааны арга зүй, бихварист судалгааны арга зүйг бол шинэ 21-р зуунд ангилдаг болсон юм. Энэ нөгөө нэг багш төвтэй багшлах, хүүхэд төвтэй багшлах гэдэгтэй яг адил. Багш зааж ивэл бихварист, хүүхэд мэдлэгээ өөрөө бүтээж ивэл конструктивист гэдэг шиг. За конструктив судалгааны арга зүй, хичээлийн судалгааны арга зүйс хамаардаг. Яагаад гэвэл хичээлийн судалгаа бол яг тэр саяны одоо гişгэ багшаа хэлсэн тэр сургуулийн амьдрал дотор байгаа тэр хүүхдүүдийг яаж хөгжүүлэх үү гэдэг бодит өөрийнхөө бодит орчинд байгаа бодит асуудлаасаа эхлээд судлаад явдаг. Тэгээд тэр асуудлыг шийддэг арга замуудыг дэвшүүлдэг. Тэр арга замуудаа туршаад тэгээд одоо сайжруулаад бүтээгдэхүүн болгоод өгүүлэл илтгэл ном болгоод ингээд бусдад түгээдэг. Энэ арга алхмаар явдаг аргыг бол конструктив судалгааны арга гэж ингэж нэрлэж байгаа. Би нэг зүгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр ч юм уу эсвэл альма сургалтын менежерийн заавраар ч юм уу сонгож аваад тэрийг ингээд одоо таамаглаад дэвшүүлээд тэгээд одоо ингээд судлаад онлайн судлаад
онцлогоо хэрэглээд ингээ үр дүн гарч байгаа бол бихварис судалгааны арга гэж ингэж үздэг. Энэ бас ялгаа байгаа. Судалгаа 21-р зуунд маань ингэж хөгжиж байгаа. За бусад судалгааны олон арга зүй хэрэглэхэд дэмжин альва судалгаа хичээлийн судалгаа үндсэн үе шатынхаа дагуу явах боловч үе шат бүр дээр өөр судалгааны одоо жижиг одоо судалгааны арга чинь бас олон төвшөндөө арга зүй арга гэдэг. За судалгааны нэг арга бусад аргаар дэмждэг. Жишээлбэл та нарын судалгаанд бол бас нэг шүүмжлэлтэй та шүүмжилж одоо зөвлөж нэг асуудал нь дандаа асуулах судалгаа аваад байгаа. За асуудал судалгаа бол орчин үед хамгийн муу арга тооцогддог бөгөөд хэрвээ асуудал судалгаа хэрэглэсэн бол өөр нэг судалгаагаар үр дүнгийн заавал давхар баримтжуулж явдаг. Яагаад асуудал судалгаа хамгийн муу юм бэ гэхээр субъектив ордог. Асуулах судалгааг хийхэд бол асуултаа боловсруулаад жижигхэн мини бүрдээр туршаад альфа корреляцийг нь бодоод тэгээд тэр батлагдсан, нотлогдсон стандарт асуултуудыг оруулж явдаг. Гэтэл тэгж явж чадахгүй бол бид нар зүгээр нэг одоо нэг ажил явуулахын тулд зүгээр нэг хэдэн асуулт асууждаг хэмжээнд явахаар судалгааны арга биш болчихж байгаа юм. За судалгааны үе шат бүрд хэрэглэх арга хөгжиж байна гэдгийг одоо би тавганд жишээгээр танилцуулах гэж байна. Жишээлбэл та нар ингээд асуудлаа бол танин барьчихж байгаа. За ямар асуудал сэдв зорилгоо дэвшүүлчихэж байгаа. А гэтэл зарим ихтлүүд бол аятайхаа ингээд судалгаа хийгээд багш нараасаа хүүхдүүдээсээ ингээд бүр онцлоод үнэлээ саяны хишгээ уршийн петицээ шиг оншилж үнэлчээ тэрнээсээ асуудлаа гаргаад ингээд бэрээд авчиж байгаа. Тэгээд асуудал болж байгаа юмаа одоо судлах юм бол та нарт хэрэгтэй прагматик ач холбогдолтой судалгааны үр дүн гараад чи судалгааны үр дүн чинь цаашаага чиний мэдлэг болж одоо борлогдох юм бүрэн боломжтой. Зарим тохиолдолд болохоор зэн их сонирхолтой сэдвээ ингээд одоо саяны бихварист маягаар асуудлаа дэвшүүлж байгаа ихтлүүд бас байна тийм ээ. За асуудлыг танин барьдаг аюул олон аргууд 21-р зуунд хөгжиж байгаас жишээн дээр ситуацийн анализын арга гэдэг нэг тодорхой аргыг би тавханд зүгээр нэрлээ явуулчихсан. Хэрэгтэй гэвэл надаас авчихаараа дараа нь. За энэ юу гэхээр танаа сургууль дээр хүүхдүүдийн ер нь бүх юм хүүхдийн төлөө хүүхдийн хөгжил хөдөлгөөнчлөлтөр байна гэдгийг сая гişгэн бол сайн ярьлаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд дээр ямар асуудал байгаа танин мэдхүү хөгжлийн одоо ер нь бусад одоо төлөвшлийн хүмүүжлийн ямар асуудал байгаа гэдгийг та нар магадгүй одоо нэг сургуулийн 60 багш сууж байгаад оюуны групп дискашн оюуны шуурга гаргаар ингээд гаргаж болно. За ингээд бол очны асуудал гараад тэр асуудлуудаа дараа нь эренблээд ингээд хамгийн шууд одоо айгүй их сөрөг ур дагавар тарьж байгаа асуудал нь юу юм? Арай бага нь юу ингээд эренблээд тэгээ эренбээрээ явж хамгийн төвөгтэй бөгөөд цаг алдахгүй шийдэх юм асуудлыг сонгож аваад судалдаг ийм асуудлыг чинь эренбэлж өгдөг энэ аргыг ситуацийн анализ гэж байгаа. За дараа нь тэр хэрэгжүүлэх судалгаа үр дүнгээ барихад одоо жишээлбэл одоо тэгвэл за ийм асуудал гэж тэг одоо энэ чи ямар аргаар яа судалчих уу гэж судлах гэхээр ялгаатай байдлын анализ англи дээр gap анализ гэдэг юм да. Ялгаатай байдлын анализыг одоо жишээлбэл өнөөдөр манай хүүхдүүд юм байна. 5 жилийн дараа юм уу 2 жилийн дараа 5 жилийн дараа ямар болох вэ? А ийм болохын тулд бид нар юу хийх ёстой вэ гэдэг ингээд ордог ийм тодорхой арга. Гэх мэтийн одоо судалгааны үе шатбар бүр судалгааныхаа үр дүнг танилцуулах хүртэлх ийм аргууд бол хөгжиж байгаа. Энэ аргуудыг та нар одоо залуучууд сайн эзэмших хэрэгтэй. Тэгэхээр та нарт одоо миний захиж хэлэх зүйл бол ерөөсөө боловсрол судалт дидактикийн судалгааны арга зүйд хичээлийн судалгааны арга зүйд суралцах хэрэгцээ шаардлага байна гэсэн ийм зүйлийг зөвлөж байна. За дараагийн судалгааны үр дүнгээ одоо үндэсний хэмжээнд юм уу орон нутгийн хэмжээнд гаргаж ирж тавихад тодорхой харагдахуйц одоо тодорхой судалгааны хугацаанд судалгаа хийгээд харагдахуйц үр дүн бусад туршлага болох хэмжээний үр дүн гарч иж одоо түгээн дэлгэрнэ гэдэг нь ойлгомжтой. Зүгээр та нарын хувьд одоо бид нар бол тийм үр дүн нэгж байгаа юм биш. А ер нь цаашдаа гэдгээр хэлж байна. А та нар орон нутгийн нэг сургууль дотор ийм ажлыг хийгээд эхлэлийн чанартай явж байгаа судалгаанууд энэ зэрэгтэй явж байгаа бас болж байна. Жишээл 3 сар хийдсэн, нэг удаа давтаад хийдсэн энэ судалгааны тухай математик хичээлдэг. Графиктэй ажиллах чадвар гэдэг ганцхан зүйлийг маш амин сүнс зүйлийг аваад асуудал нэв. Явцын үнэлгээгээр хөгжүүлэх нь арга нь харагдаж байна. Арга нь харагдаж байна. Хэний ямар чадварыг хөгжүүлэх нь харагдаж байна. А юу гарч ирэх нь илтгэхээс бол харагдаж байна. Сонсох хөгжмийн хичээл хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах нь гэхээр хэрэглэгдэхүүнээр дамжуулаад хөгжмийн хичээлийн одоо бошлох арга зүйг сайжруулах нь тэгвэл сонсох гэдэгт яг тэр сонсох хичээл сонсох чадвар дээр энэ илтгэл гарч ирэх нэ гэдэг ингээд тодорхой нэг тодорхой юмыг авах юм бол тодорхой үр дүн гарна. А тэрнээс биш сургуулийн хэмжээний бүх ажил чинь угаасаа л одоо төлөвлөгөө стратегийнхаа дагуу бүгдээрээ яваад өгчих ажил шүү дээ.
За ихтгэлийн хураангууд дэлгэрэнгүй гэж удирдамжид чинь өгсөн учраас энэ талаар нэг тайлбарлах хэрэггүй. Хэрвээ та нар удирдамжаа харсан бол ихтгэлийн дэлгэрэнгүй яг ингэж бичдэг байсан те бүгд. Тэгвэл энэ дагуу ингээл хийсэн судалгааныхаа ажлыг хамсан бол та нарын энэ судалгааны ажил нэлээд цэгцрэгдээд ядаж тэр судалгааны үр дүн хэсэг бол их цэгцрэгдэж болох байсан. Тухайлх юм бол зорилготой хүрсэн байдал гэдэг дээр л одоо юу гаргацсан те юу гаргах гэж зорьсон юу гаргацсан. Тэгээ яагаад энэ одоо постэр арга гэдэг өчтөр явсан шүү дээ сайн хэлбэл постэр арга яагаад сайн болцсон юм баталсан шүү дээ багш нийгмийн ухааны хичээл дээр ингэж явдаг байсан одоо ийм болсон гэдэг. За тэгээ явцсан юм бол одоо тэрийг яаж бусад багш нартай зөвлөж байгаа туршлага болгож тэгээ цаашид эн чинь ингээд нэг удаа хийгээд дуусахгүй шүү дээ. Дараагийн зөвлөгөөг өчтөр бид нэр өгсөн байгаа. Цаашид бид одоо энийг ийм хэсэг дээрээ би судалсан. Одоо цаашдаа бол энэ судалгаа маань ингээд өрнөд явах юм аа гэсэн ийм байдлаар дэлгэрэнгүйгийн одоо гол санаа тийм байсан л та. За одоо та нарын ихтгэл дээр гарч байгаа доош энэ жоохон ерөнхийдөө зөвлөгөө өгчлээ. Одоо яг та бүхэн 10 ихтгэл дээр гарч байгаа болохгүй юм болохгүй гэж бичсэн байгааг бас уучлаарай. Хичээлийн судалгааны арга зүй технологиг ёсоор хэрэгжүүлэх гэхээр үе шат алхмаар нь. За эхний үе шат бэлтгэл судалгаа гэдэг чинь өөрийн хийдэг нөгөө 5 юмтай. Тэр 5 юмаа яг их судалсан. Ажиглалт гэхээр тэр ажиглалт хийдэг нэг ажиглалтын хуудастай протоколтой одоо юу гэдгийг өөрөө ганцаараа хийгээд бүх юм сэтгэл ханаад явчаагүй өчтөн олон багш нарын санал хүсэлтийг аваад ажиглалтынхаа үр дүн гаргацсан. Тэгээд юмнуудаа сайхан сайжруулад ингээд явцсан хэрэгцүүлгээ технологийн дагуу хийдсэн гэдэг ч юм уу те. Өөрсдийн хүүхдүүдийн төвшин тодорхой судалгаа бүхий асуудал дэвшүүлээгүүгээр үндэслэлгээд нэг юм гарч байгаа те. Асуудал гэдэг чинь асуудал байгааг баталж байгаагийн үндэслэл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шинжилгээний арга барил дээр асуудлаа олж харах чанарыг хүүхдүүдэд төлөвшүүлнэ гэж бид нар байдаг шиг судлаач хүмүүс судлах асуудлаа олж дэвшүүлэх нь судалгааны үндэстэй дэвшүүлнэ шүү дээ баримттай. Тэрнээс биш нөгөө нэг янз бүрийн одоо ингээд одоо өнөөдөр хичээлийн жилийн зорилт ингээд орж ирсэн эсвэл одоо цахим хичээл цар тагалгаараад цахим хичээлийн хэрэгцээ одоо их болсон учраас энэ судалгааны сэдв гэдэг нь тэр байгаа юм шиг мөртлөө ерөнхий. А гэтэл өөрийнхөө хүүхдүүд дээр саяны нөгөө онцлог шиг гэдэг юм одоо хийгээд онцлоод ингээд үнэлээд ирэх юм бол нөгөө асуудал чинь гараад ирж байгаа байхгүй. Тэр онцлог үнэлгээнээс асуудал чинь гараад ирнэ. За тэгээд баримттай ингээд сургуулийнхаа 300 хүүхдээр үзсэн чинь ийм чадвар нь болж байна энэ болохгүй байна. Энэ чадвар дотроос бүр айгүй их хүртэл хүүхдүүдээр асуудал болж байгаа нь энэ байна. Тийм учраас би энэ асуудлыг судалж байгаа гэж л одоо болоо. Зорилгоо оновчлоо тодорхойлох дээр анхаарах хэд олон үйл дэвшүүлэхгүй тодорхой байх өчтөр ярьсан. Тодорхой зорилгоор судалгаа хийх хэд олон цэгцгүй асуудал хамахгүй байх. Зорилго тавьсан бол зорилго зорилт руугаа л чиглэнэ. Илүү дутуу юм руу наашаа цаашаа ингээд судалгаа хийж байгаа үед яг тийм юм тохиолддог л доо. Нэг юм харангуут энэ хүн шиг ингэж чи нөгөө нэг хүний судалгаа харангуут энийг бас судалж игээд тэгж болохгүй. Онлайн хэсэг давсан шинжилгээний их сурвалж хамс эцэг эх зөвлөгөө маягт агуулга их орсон онол зөвгөө судалгаанд боддоор хэрэгсэн байх. Piaget-ийн конструктивизм онол гэдэг одоо судалгаанд автсан онлын хэсэг дээр автсан бол яг судалгааны аль нэг хэсэг дээр Piaget-ийн онолоор тэр судалгааныхаа үр дүн тайлбарладаг ч юм уу хэрэглэгдсэн байх хэвээр. Хэрэглэгдэхгүй онол арга зүй элдв юмыг одоо энэ бичээд юу арга гэж баахан арга жагсаасан бол ард нь очиод яг хэрэглэгдсэн байх хэвээр гэсэн энэ юмыг бид нар их хардаг шалгуур болгож судалгааны үндэстэй биш хүний субъектив хандлага орсон тал дээр өчтөр хэшиг хогш битээр нэлээд ярьсан байгаа шүү дээ. Нөгөө би аягүй гоё ажил хийсэн учраас өөртөө кап аваад байдаг. Нөгөө өөрөө бусдын юм өөр өнцгөөс харахад наад чи хүний субъектив хандлага судалгаанд орох ёсгүй. Би ч харсан, чи ч харсан, өөр нэг хүн харсан. Нэг л өнцгөөс харахаар айл болох юм бол судалгаанд субъектив хандлага судлаачийн хувийн одоо үзэл баримтлал хүний юм их орж болохгүй энэгээр хариултаа. Судалгааны хүрээ судлах зүйлээ онц барих те сэдвээ судлагдсан байдал гэдэг нэг юм их гарч ирсэнгүй. Энэ дээр би та нарыг бас анхаараасаа гэж бодож байна. Юу вэ гэхээр танай сургуулийн хүүхдүүдэд жишээлбэл яриа одоо юу гэдэг үгээр илэрхийлэх чадвар сул байна гэдэг одоо багаангийн хүүхдүүдээр гарсан байх юм бол үгээр илэрхийлэх чадварыг нь яаж хөгжүүлэх юм бэ гэдэг асуудлыг заавал та нар судалж хаалгагүй. Ерөөсөө энийг судалсан судалгаа багш нар судлаачдын судалгааны ажил байна уу гэж хаагаад тэд нар сайхан ажил хийгээд арга зүй дэвшүүлсэн бол шууд л тэрийг аваад турших хэрэгтэй. Тэгэхээр та нар цаг хожно гэсэн. Өв төмөн асуудал боловсрол сургууль хүүхдийн салбарт байхад бүгдээрингийн зэрэг бид нар судалж цаг авахын оронд хин нэгний хийгээгүй хин нэгний санаагүй юм гаргаад ирэх юм бол энэ шин зүйл гэдэг чинь улам бүр тоож ашиг хөдлөн бүр илүү нэмэгдэж өгнө. За гол асуудал судалгааны арга зүй тодорхой арга гэж байна. Хичээлийн арга зүй гэдэг үг хэрэглээд байгаа бол ерөнхий байна те. Гэтэл арга гэдэг үг хэрэглээд
аргач өөрөө аргачлал алхмуудаас тогтно. Тэрвээ судалгааны ажлын чанар юунаас хамаардаг вэ гэвэл авсан аргаас хамаардаг. Сонгосон аргаас хамаарна. Тийм учраас тэр аргач өөрөө үе шаттай арга алхамтай аргачлалтай байна. Арга сонгосон бол аргачлалын дагуу хэрэглэнэ. Жишээлбэл судалгааны арга зүй одоо асуудал судалгааны аргыг та нар олонтоо сонгож байгаа мөртлөө аргачлалын дагуу хийхгүй байна. Асуудал судалгааны арга давуу талтай, аргачлал судалгааны арга маш олон сул талтай. Тэгвэл энэ сул талыг нь аль болох буруулж нөхөх талынхаа ямиг бодохгүй. Тэгээд нөгөө би сая хэлсэн шүү дээ асуултуудаас одоо судалж болж гэнэ үү гэж туршиж үзэж болж байгаа асуулт аваад болохмаг асуултаа эсвэл багш нартаа бас асуултаа одоо мэрэгжлийн хүмүүс зөвлөгөө авдаг ч юм уу тий одоо он дарга зүгээр ингээд асуултуудыг маш сайжруулж асуулах судалгааг авах ёстой. За хичээлийн арга зүй жишээ бол хичээлийн судалгааны арга зүй байна. Та нарт өөрөө арга байхгүй. Тэгвэл тэр судлагдсан арга гэдэг юм дээр энэ судалгаанд ажиглал судалгааны арга гэсэн түүн дотроо хичээлийн судалгааны арга зүйг хэрэглэсэ гэдэг одоо хичээлийн судалгааны арга зүйг ингэж хэрэглэлээ гэж бичиж болно. За арга гэдэг дээр би та нарт нэг шинэ аргын нэр өгж ийн интернетээр дүүрэн байгаа учраас та бүхэн энийг үзээрэй. Байхгүй бол надаас ус авч болно. Сая бид нар судалгаанд өргөөрсөн. Асуулах судалгааны арга хамгийн муу учраас асуулах судалгааны ажлыг сайжруулаад 3-4 үе шатаар циклдэж явдаг энэ Delphi шинжилгээний арга гэдэг асуулах судалгааны арга хэрэгжсэн гэсэн бол дотор нь Delphi шинжилгээний арга гэдэг нэг төрөл нь ороод ирж байгаа. Тэгвэл би асуулах судалгааны арга хэрэгжсэн гэхдээ Delphi шинжилгээний арга хэрэгжсэн. Тэгээд Delphi шинжилгээний арга чи өөрөө дотроо алхмуудтай аргачлалтай учраас яг тэр аргачлалын дагуу явбал одоо тэр юу чинь судалгааны үр дүн сайн гарна. За Delphi аргын талаар би танарт өөр тавилаа. За ихэнх судалгаа эхлэлийн байдалтай давтамж бага ядаж 2-3 давтамжтай байж үр дүн гарна. Одоо бид нар химийн лабораторид нэг анализ хийхдээ 3 удаа оюутан давтаж хийгээд дунджаар авч тооцоогоо хийхдээ л яг адилхан. За туршилтын хяналтын бүлэг байхгүй талаар өчигдөр бид нар ярьсан. Нөгөө эхний онцлогоо хийж байгаа чинь ер нь гарааны цэгээд тавьсан. Тэгээд хин юм туршиж байгаа бол нэг хэсгээр нь туршин нөгөө хэсгээр нь туршихгүй байж байгаад одоо нөгөө дельтагаа гаргах тухай ярьж байна шүү дээ. За энэ бол гарааны брэний онцлогоноос хамаардаг зүйл. За хичээлийн судалгааны илтгэл дээр үндэсний хэмжээний хурал тавьдаг илтгэлүүд маань дотроо нэг хэдэн чиглэлтэй байдаг. Судалгатун суурьсан, сургууль суурьсан, хүүхдийн хөгжил, одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр аль нэгэн чиглэлд нь мөн чанарыг нь алдагдуулахгүй яг тэр хүрээний дотроо илтгэлээд явна. Тэгэхгүй бол Монгол улсын хэмжээнд сургуулийн хэмжээнд янз бүрийн сэдвэр одоо олон янзын мэсийн төвшингийн хурлууд байдаг. Янз янзын шаардлагатай янз янзын чиглэлээр хийгдчихэд чиглэлдээ таарсан байх нь зөв. За бидний хамгийн том одоо учир дутагдaltaа суралцаж чадахгүй байгаа зүйл бол үр дүн батлах. Үр дүн гэдгийн дор хоёр зүйлийг ойлгоно. 2-3 зүйлийг ойлгоно. Нэгдүгээрт нь болохоор судалж гарч ирсэн тоон ба чанарын дата. Энийг дата гэж нэрлэж байгаа. Тэгээ мэдээлэл судалгаанаас баахан мэдээлэл гаргана шүү дээ. Энэ мэдээлэл чинь нэгдүгээр үр дүн. Ямар мэдээлэл гараад ирсэн. Сайн ч гарна, саарч гарна, болох ч гарна, болохгүй ч мэдээлэл гарна. За дараачих нь мэдээлэл дээр боловсруулалт хийгээд боловсруулаад гарч ирсэн үр дүн гэдэг чинь хоёрдугаар үр дүн. Боловсруулаад гарч ирсэн үр дүнгээсээ юугаа авах нь юугаа авахгүй. Гурав дахь үр дүн бол гараад ирсэн графика юм уу? Одоо өсөд гарах ёстой юм чинь буураад гарсан байгаа мó, эерэг гарах юм чинь сөрөг гарсан байгаа мó. Тэр гарсан тэр график дээр байж байгаа юм уу эсвэл тэр диаграм дээр байж байгаа тэр зүйлийг интерпретац гэж тайлбарлана гэдэг зүйл байна. Ийм гурван үе шат байж ээж нөгөө үр дүн чинь тайлбарлагдсан шүү дээ. Датагаа боловсруулсан үр дүн тэгээд гараад ирсэн датагаа боловсруулсан одоо мэдээлэл боловсруулалтын ямар хэлбэр байдгийг хэлбэрүүд ашиглаад график, диаграм одоо хүснэгт юу байдгийг. Тэгээд тэрний яг ийм болов гэдгийг интерпретац хийх гэж нэрлэндээ судалгааны учирлан тайлбарлах шаардлагатай. Тэгэхээр энэ гурав байж үр дүнгийн чинь баталгаатай нотлохотой нөгөө бодогддог юм чи энэ гурав. За өөрчлөлт байдлын баталгаа нотлохоо баримт чинь одоо тэр график юм уу тийм дотор энэ дата энэ гурвыг л хийсэн бол энэ бүх үр дүн чинь бол батлагдана. За та нар бол гол төлөв нөгөө тоон шинжилгээ хийчихэд байгаа шүү дээ. Гэтэл чанарын шинжилгээ хамгийн чухал байхгүй юу? Ерөөсөө хүүхдийн хөгжил хүүхдтэр хийж байгаа бүх шинжилгээний нэг номер нь чанар мэдээж тоон байна, хоёр номер. Окей. За дандаа зөв сайн үр дүн гарахгүй бас сөрөг үр дүн гарна гэдэг хэлсэн. Хүүхэд дээр гол үр дүн. Ерөөсөө хүүхдийн төлөө сургуулийн байгууллага ажиллаж байгаа, хүүхдийн төлөө та нар цалин авч ажиллаж байгаа, хүүхдийн төлөө судлаач бид нар ажиллаж байгаа. Эцэс бүх судалгаа хүүхдийн төлөө байна. Тэгээд багш талаасаа хийгээд багшаас асуулга аваад батлаад ингээд байх юм бол манай сэдв рүү орж ирэхгүй гэсэн үг. За дараагийн юм дүгнэлт өчтөр.
дүгнэлт хэсэг судалгааны илтгэлийн шаардлага хангахгүй байгаа. 10 илтгэл дотор шаардлага хангасан дүгнэлт хэсэгт нэг ширхэгч илтгэл байхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр та нар бол ер нь нэлээд төлхөө ажиллах шаардлагатай. Яг бол судалгааны эрдэм энэ хүрээлэн МОС, МОБИС гэдэг энэ судалгааны том байгууллагуудаас эрдэмчлэгээний бичиг гэж юм гардаг. Тэр эрдэмчлэгээний бичгүүдийг аваад дүгнэлтээ яаж хийж гэн, ишлэлээ яаж хийж гэн, ном зүгээ яаж хийж гэн гэдэг та нар бол энэ дээр нэлээд сайн ажиллах шаардлагатай. Тэрнээс бол янз янзаар хийн л дээ. Яг ингэж хий гэдэг жор байхгүй. Гэхдээ гол зорилт бүрээрээ дүгнэлт гарна. Хийсэн чиглэл бүрээрээ судалгаагаар нь судалгаа бүрээрээ дүгнэлт гарна гэдэг. Ингээд яг дүгнэлттэйгээ холбож болдог дүгнэлт гарна, болохгүй байна гэдэг дүгнэлт бас гарч болно. За судалгааны зорилт хийсэн судалгаа бүрээр гарна тий сайн хэлсэн. Хамгийн гол асуудал нь за нэг шинэ юм гаргаад давлаа, нэг хүүхэд өлгийдээ давлаа. Тэгээ энийг одоо сайн гэдгээ яагаад сайн болсон гэдэг үндэслэх хэрэгтэй. Сайн болсон байвал бусдад хүрэх туршлага болно. Болохгүй бол цаашаас болох хүртэл нь судлах гэсэн үг шүү дээ. Бүр судлаад болохгүй бол яг ийм одоо асуудлыг ийм аргаар ингээд судлах шийдвэрлэж болдгүй байх шүү гэдгийг одоо бусдад түгээх нь бас л судалгааны үр дүн. За тэгээд зорилго ба үр дүндээ суурсан тодорхой дараалтай байна. 1 2 3 4 гэдэг тоочтой бүр цифрээр дугаарлаж өгдөг дүгнэлтийг. Тэрнээс сэтгэлийн хөдөлгөөнөөр одоо эмоцоор зүгээр нэг үргэлжлсэн үгээр дүгнэлт байхгүй. За нэг жишээ үзүүлье. За энэ бол та нарт агтсан том судалгаа байгаа юм уучлаарай. Яг бол миний одоо гарын дор презентацийн бэлтгэх үед хийжсэн ажил маань энэ байсан учраас энэ дээрээс шууд дүгнэлтлээ. За манай боловсролын хүрээлэн дээр миний яхалж хийж байгаа том судалгаа байгаа боловсролын салбарын. Тэгээ энэ судалгаан дээр бид нар олон аргууд хэрэгэлсэн. Энэ дотроос ирээдүйс боловсролын ирээдүйн судлалын одоо конструктив судалгааны аргууд одоо 21-р зуунд их хөгжиж байна. Энийг бас нэг боловсролынхаа хүрээлэнгээс судлаачтай эзэмшүүлэх гэдэг үүднээс пистелийн шинжилгээний аргаар хийсэн. Дүгнэлтэн сонирн болохоос тэр аргын тухай та нар заавалч нэг мэдээд байх шаардлагагүй. За пистелийн шинжилгээний нэг хүрээ бол улс төрийн өөрчлөлтийн чиг хандлагыг шинжилсэн 21 хүчин зүйлээс энэ улаалгасан та нарт хэрэгтэй санаа шүү. 71.4% нь эерэг 28.6% нь сөрөг хандлагатай байна. Ингээд тодорхой. Ийм юм хийсэн чинь ингэж гарлаа, энэ ингэж гарлаа. За цаашаа дахиад дүгнэлтээ нэвчилж болно. Пистелийн шинжилгээний үр дүн сурсан цог чадамжийг тодорхойлж улмаар сургалтын хөтөлбөрийн зорилгод тусгаснаар хүүхний болон нийгмийн эрэлт хэрэгцээ хангах мэдлэг чадвар хандлага эрхэмлэг хүний зөвлөлтөд шинэ зууны сургалтыг бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Та нарын одоо эндээс харах юм бол ерөөсөө судалгааныхаа үр дүн гаргаж байгаа чиний туршсан юм боломжтой юм уу, боломжгүй юм уу? Бид нар нэг юм хийчихэд боломжтой гэж үзсэн байна. За дараагийн 3 дахь жишээг харах юм бол 21-р зууны сурвалжчид ногоон өсөл технологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгох хэрэглэхэд санал санаачлаг идэвх оролцоотой байх, амьдрах орчны эрүүл ахуйн дадал хэвшилтэй, байгалийн өгөөжийг үнэлэх, зохистой хэрэглэх, хамгаалах, хэрэгжүүлэх арга ухааныг сэдвэх, ил тод хариуцлагатай хяналттай байх чадвар, дадал хандлагыг голлон төлөвшүүлэх хэрэгт хэрэгцээ бий болсон гэж үзэж байна гэж энд дуусч байгаа. За ингээд үсгээр улаалгасан зүйл нь ийм чадвар Монголын боловсролын том судалгаа учраас ингэж гарч байна. Та нар бол манай сургуулийн манай цэцэрлэгийн хүүхдүүд дээр ийм одоо юмыг зайлшгүй төлөвшүүлэх хэрэгцээ бий болчиход байна шүү гэж одоо гэх мэтээр ингэж гарах юм. Тэгэхээр энэ улаалгасан байгаа та дүгнэлтийн нэг юм хийдэг нэг стил гэдэг юм уу одоо нэг тийм загвар юм уу та тий гэх мэтээр нэг 10 төрлийн загвар байдаг хэрэгтэйг бол дараа нь би та нарт бас олоод өгч болно. За бусад гэдэг дээр удирдамжийн дагуу судалгаа хийж илтгэхтэй биш тал дээр учир дутагдaltaй. Тэгээ нийгмийн ухааны илтгэхэд бол нэлээд удирдамжаа барьсан гэдээ би та нарт хэлсэн тий. За APA style гэдэг одоо энэ ишлэл хийсэн байдалд ерөөсөө нэг ширхэгч тийм ишлэл байх биш ном зөв байхгүй уучлаарай. За нэг жишээ би өгсөн байгаа. Ингэж хийх байсан юм. Нэгдүгээр автор таслал овг. За тэгээд 5-аас дээш хүнтэй байх юм бол ба бусад гэдэг үг орно. Хэрвээ 1 юм уу 2 5-аас доош хүнтэй 4 хүнтэй байх юм бол бүгднгийнх нь нэрийг ингэж бичнэ. За дараа нь цэг тавиад таалтан дотор 2017 хаалтаа хаагаад цэгээ тавина. Тэгээд одоо нөгөө сэдвээ тавина. Юу аш ном бол номны нэр аав нэлэхэд бол ихтгэлийн сэдв 21-р зууны Монгол сурвалжийн компетенцийн загвар гэдэг ийм дахиад цэг тавилаа. Энэ юу юм бэ? Ном юм уу юу юм гэсэн чинь боловсролын хүрээлэнгийн гэрээд ажлын судалгааны тайл юм бэ? Юуг ашигласан бэ? 23-аас 29-р тал. Тэгээ хаана хэвлэгдсэн Улаанбаатарт гэдэг ч юм уу те. Тэгээд энэ интернет дээр Дувсан дор жогшийн орчим болоод бусад улс нар энэ загварыг одоо ерөөсөө дэлхийд
ижил хийдэг хоёрхан төрлийн загвар байдгийг түгээмэл хэрэглэдэг загварлал энэ EPA гэдэг стайл байгаа юм. Энэ загварын талаар орчуулад интернет дээр зүгээр EPA стайл гэж ном зүг гэж хайхад бол гараад ирнэ. Тэгээд судалгааны тайлан байвал нэг өөр, ном байвал нэг өөр, диссертац байвал нэг өөр, өгүүлэл байвал нэг өөр гэдэг дотор бас бөмбөг янзын ангилалтай байгаа. За зүгээр тэр нь ч юу юм. Гэхдээ ядаж нэг энэ ерөнхий загвараа бариад за хийдэр бүдэр хийхгүй сая хэлсэн. За гол асуудал судалгааны үр дүнд хүүхдийн хөгжлийн альва ахиц бас удаан гарахыг анхаарна. Нэг газ хийчихэл нэг амжилт гаргачаал тэгээд их яарад өчтөр хишгээ болж сайхан зөвлөлөө энэ хэсэг. За эцэст нь ингээд тодорхой зөвлөгөө маань дуслаа. Зүгээр ерөнхийдөө одоо анхааруулж хэлэхэд судалгааны болон хичээлийн судалгааны арга зүй суралцах хэрэгцээ шаардлага одоо манай Монголын та нар төдийгүй Монголын багш нарт байгаа. Хүүхдийн хөгжлийг хичээлийн судалгаар дэмждэг чи одоо дэлхийн 21-р зууны дэлхийн бүр одоо гол том одоо мэргэжтэйчлүүлэх тогтолцоо болж хөгжиж байна. Тэгэхээр манай нийгэмлэгийн зорилго бол энэ тогтолцоог л одоо үндэсний хэмжээнд нөхцөлөх гэдэг зорилгоор одоо ихшлэг багш дээр ингээл та хэдэд бас цагаа гаргаад зүтгээд байгаа шүү дээ. Багш нарын хамтын ажиллагаа чухал тул багаар хамтран ажиллана. Нэгээрээ хоёроо хийчихэд одоо амжилтанд хүрэхгүй. Өчигдөр та нарын ихтгэл дээр нэг ихтгэл гарсан шүү дээ. Олуулаа хийгээд ингээм амжилтаа гарчлаа гэсэн. Тэгээ би асуусан те та нар мэдж байгаа. Сургуулийн бүх багш нар нийлбэл те эхэлсэн судалгаагаа үргэлжлүүлэн давтамжтай урт хугацаатай хийгээрэй. Шинжлэх ухааны онол судлаачдын баримттай судалгааг судалж байж асуудалгүй арга зүгөө сонгохыг анхаараарай. Судалгааны үр дүн сургуулийн амжилттай нэг их холбоод байх шаардлага бол сургуулийн амжилт төдөө хуваар дээшлчин гэдэг бол амьдрал дээр бараг байдаггүй зүйл шүү. Гэхдээ ялгаатай сургуулийнхаа хүүхдүүдийн сургуулийн амжилтыг үнэлж оншилж гэнэ үү? Сургуулийнхаа хүүхдүүдийн хөгжил төлөвшлийг үнэлж оншилж гэнэ үү гэдэг энэ бас ялгаатай зөвлөд гэдгийг бас бодно тийм. Ийм зөвлөгөөг та бүхэнд бэлтгэлээд танд маш их баярлалаа. Чухал мэдээлэл өгсөнд маш их баярлалаа танд. Багш нарт асуулт байгаа бол ерөнхийдөө үнэлтэд танилцуулчаад ашиг баригч танилцуулах гэдэг байна. Тэгчээ дараа нь асуулт хариултаа явах уу? тэгээ За. Тэгээ дараа